Сайн байцгаана уу? Та бүгдээ ийм гайхалтай өдрийн мэндийг хүргэе. Намайг Шатархуу гэдэг. Би хүний энергийн биеийг ангаагч, зохиолч, ментор хүн байгаа. За, миний сувгийг subscribe хараахан хийгээгүй бол яг одоо хийхийг санал болгож байна. Бас notification bell дээр нь дарах юм бол ухамсар, далд, ертөнц, энерги, алтан үе болох 5D хэмжээсийн талаар гээд бүх төрлийн сонирхолтой мэдлэгүүд орсон бичлэгүүд маань орсон байна шүү гэдэг мэдээлэл цаг тухай бүртээ танд хүрч байх болно. За өнөөдрийн бичлэгээрээ бас маш олон сонирхолтой зүйлийг дурдсан бичлэг болох болно. Тэгээд бичлэгийг маань дуустал үзсэн хүмүүсүүд маань бас surprise байгаа шүү. Тийм болохоор бичлэгээ дуустал нь үзхийг санал болгож байна. За өнөөдрийн ярихыг хүссэн сэдэв маань гэвэл юу вэ гэх юм бол сөрөг бис өөрөө чинь бие рүү одоо нэвтэрч орсныг яаж мэдэх вэ? Тийм ээ. За ерөнхийдөө бол энэ сөрөг бисийн дайралтыг хоёр хувааж болно. Нэг нь бол хөнгөн төрлийн дайралт, нөгөөх нь болохоор маш хүнд төрлийн дайралт гэсэн үг. Тийм ээ. За энэ хоёр маань юугаар ялгаатай вэ гэх юм бол хөнгөн төрлийн дайралт нь болохоор хүний энергийг маш удаан хугацаанд тийм ээ бага багаар ингээд шимж сорсоор байгаад тийм ээ урт хугацаанд ерөнхийдөө нөгөө хүний амьдралыг ингээд эзэмшээд ямар ч энергигүй, эрч хүчгүй, зориггүй, ад жаргалгүй, хүсэл тэмүүлэлгүй болгон хувиргана гэсэн үг байна. За зарим дайралтууд бол маш богино хугацаанд маш том дайралт орж ирдэг. Тэр үед бол яадаг вэ гэхээр тухайн хүний амьдралыг шууд маш хүчтэйгээр нөлөө үзүүлж маш их дордуулнаа, биеийн байдлыг маш их муудуулнаа гэсэн үг байгаа. Тийм ээ. Тийм болохоор энэ талаарх мэдлэгийг хүмүүсүүд маань одоо мэдэж авсан байвал маш хэрэгтэй. Тэгэх юм бол өөрөө өөрсдийгөө бас ингээд онцлоод тийм ээ. Тэ ямар хуу төвшөнд яваад байгаа янз бүрийн юмнууд над руу миний энергийн бие рүү надаж ороод бас миний энергиэс сороод холлоод яваад байгаа юм шиг байгаа да тийм ээ. Бас надад бас миний энэ бодол одоо амьдралын маань гол чухал энэ төлөвлөгөө шийдвэрүүдэд маань бас гадны бисийн одоо нөлөөлөл сөрөг нөлөө яваад байгаа юм шиг үсттэй тийм ээ гэдгээ ингээ хүмүүсүүд мэдэх авч байвал маш хэрэгтэй байгаа да. Тэгэхгүй бол маш олон хүмүүсүүд маань одоо сэрээгүй байгаа тохиолдлуудад бол өөрийнхөө биш амьдралаар маш олон жил амьдарчихсан өөрийнхөө одоо өсөж мөрөөдөөгүй зүйлийн төлөө маш одоо олон цаг хугацаа жилиг энергийг алдчихсан тийм ээ. Одоо би энэ л зүйлд хүрчих юм бол энэ л зүйл одоо миний амьдралын гол утга учир юм байна, зорилго юм байна гэж бодоод яваад байдаг. Тэгтэл тэр нь яг тухайн үнийг биш байх жишээний өөр хүмүүсүүдийг ч юм уу тийм ээ. Эсвэл бол энэ нийгмийн одоо дарамт шахалтанд автаад одоо тэ эсвэл сөрөг тийм ээ бисүүдийн нөлөөнд автаад одоо шал өөр хүний амьдралаар хүсэл зорилгоор одоо зорилгыг биелүүлээд яваад байгаа хүмүүсүүд маш их бий. Энэ дэлхийд сэрэгүүл болвол тэр шүү. Тийм ээ. За тэгээ сэрч эхэлж байгаа хүмүүсд маань ч гэсэн бас энийхээ учрыг бүрэн дүүрэн ойлгох гэж бас хөөрхөн цаг хугацаа ордгоо. Чин бас том аялал, том процесс байгаад байгаа. За тийм болохоор та нарынхаа энэ процессд нь би бас нэмэр болох гэж энэ талаарх бичлэгүүдийг өөрийнхөө энэ төгс амьдрал сувгаар хуваалцдаг байгааг та нар маань мэдэж байгаа. За тэгээд хөнгөн хэмжээний одоо дайралтанд орсон хүмүүсүүд маань ямар шинж тэмдэг илэрдэг вэ? Тийм ээ. За ерөнхийдөө бол сөрөг бисүүд маань хүний бит яаж нэвтэрч ордог вэ гэхээр хүний яг ар шилэн хүзүүний энэ яг хойдол талд байдаг. Энэ энэнгээр их дамжиж одоо сөрөг бисүүд маань ордог байгаа байхгүй юу? За ерөнхийдөө чихний нүхээр ч юм уу тийм ээ. Энэ хойдлын ерөнхийдөө энд байрладаг одоо биеийн энэ хэмжээс одоо байрлал нь одоо сөрөг бисүүдийн хүний энергийн бие рүү болоод махан бие рүү нэвтэрч орох гол үд хаалга нь болж өгдөг байхгүй юу? Тийм болоод ч тэр ерөнхийдөө одоо энэ учир начрыг мэддэг хүмүүсүүд маань тийм ээ. За та нар маань тэгээд бас мэдэж байгаа анзаарч харсан болвол одоо оршуулгын үйл явц
үйл явдлыг зохион байгуулдаг одоо тийм ээ одоо ялангуяа одоо Европ, Америкийн ч юм уу тийм ээ тэдний одоо нөгөө ламнар нь тий яг одоо оршуулгын үйл явдлын үеэр Чирнэл Ягаангийн хувц өмсгөөд тэгээ хойдлынхаа энэ өөрийнхөө энэ хүзүү мүзүү энэ том цахтай юмнууд өмссөн байдаг шүү дээ бас тийм ээ. Тэгээ дээрээс нь бас Чирнэл Ягаангийн хувцнууд өмссөн байдаг. За энэ маань юутай холбоотой гэхээр мэдээж хэрэг сөрөг бисүүдээс өрөөгөө хамгаалж байгаагийн шинжээ. Тийм ээ өмнөх бичлэгүүдийнхаа нэг бичлэгэн дээр би бас дурдсан байх хамгийн одоо өндөр энергитэй сөрөг бисүүдийг өөртөө нэвтрүүлдэггүй хамгаалтын өнгө юу вэ гэвэл Чирнэл Ягаан гэж хэлж байсан. За энэ талаар мэдээллүүдийг би бичлэгээр хэрвээ хэлээг бол хэлсэн шиг санагдаж байна. Хэлээг бол би сургалтаараа заасан байгаа даа. За тэгээд тэд нар маань яагаад шилэн үзүүгээ хааж ийна гэхлээр тийм ээ харин яг тэр сөрөг бисүүдийг энергиудыг өөрийнхөө бие рүү нэвтрүүлж оруулахгүй гэдэг үднээс энэ шилэн үзүүгээ хаачж байгаа байхгүй юу. За тэгээд Америкийн кинонуудыг ч гэсэн үзэхээр заримтай кинонуудыг үзэхээр тэд нар маань оршуулгын үйл явдалд орж байхад хүүхнүүд нь бас өөрийнхөө энэ толгой энэ чихийг энэнгээр ингээд алчуурд үзсэн байдаг шүү дээ. Чирнэл Ягаан өнгөтэй. Тэ энэ ухамсар өндөр байгаа одоо тэр кино зохиолыг найруулсан юмны наад сатах нарийн юмнуудыг мэддэг тий хүмүүсүүд маань энийг бас ингээд харуулж байгаа аахгүй юу. Тэгээ тэд нар маань болохоор жүжигчдын эмэгтэй жүжигчнэр одоо хүмүүсүүд нь болохоор ингээд юм толгоорын нөгөө алчуурд үссэн байдаг. Хоолгоо ингээд хайсан бол уяад. Тийм ээ. Энэ маань юу гэж вэ гэхээр бас л энэ нөгөө хойно байгаа шилэн үзүүгээ хамгаалж хааж байгаа гэсэн үг аахгүй юу. Энэ нөгөө сөрөг бисүүдийг нэвтэрч ордог энэ үд хаалгыг ингээ хааж хамгаалж өгч байгаа гэсэн үг байна. За тийм болохоор тэгэхээр яадгүй вэ гэхлээр сөрөг бис ороогүйгийн хамгийн одоо энгийн жишээ гэх юм бол одоо олон хүмүүсүүд их ярьдаг штэ хүзүү их хөшөөд байна. Тэгээ энэнгээр их хуйнтай байна. Толгоо их өвдөөд байна гэдэг тий. Тэгээ энэ маань болохоор хүмүүсүүд маань нэг мэдлэг одоо байхгүй тийм ээ байгаа болохоор одоо өөрсдөө айгүй их юм ажлын ачаалттай байгаад стресстэй байгаад байгаа болохоор л ингээд айгүй их юу яагаад байна те толгой өвдөд яваад байна хүзүү мүзүү ерөөсө тасгал хөдөлгөөн хийхгүй байгаа болохоор ингээд хүзүү мүзүү энэний одоо ингээд чилээтэй их яваад байна гэд бодоод яваад байдаг. Тэгтэл ингээд энерги метан холбогдоод мэдээллүүд аваад одоо онцлогоо ингээд бүх төвшөнд нь хийхлээр сөрөг бис яваад орчихсон байдаг. Сөрөг бисүүд орсны хамгийн том наад захын жишээ бол харин толгой өвдөж эхлэх, хүзүү мөрөөр чилж эхлэх, үүнийгээ дагаад бие хүнд оргиж эхлэх, бас нуруу бас асуудалтай чилж мэлдэг ч юм уу тийм ээ. Яг би чинь юм хүндэрчихсэн энерги мэдэр чинь сөрөг бисүүд ороод суучихсан байгаа болохоор яач аргагүй та угаасаа нуруунд дээр маш олон ачааг тэгээд яваад байгаа болохоор ингээд нуруу чинь хөшөөд эхэлдэг, чилж эхэлдэг. Тэр чинээгээрээ бүтэж эхэлдэг байгаа аахгүй юу. Ягаад гэвэл нүдэнд үл үзэгдэх энэ сөрөг бисүүд бид нар чинь суучсан байгаа болохоор хүн яах ч аргагүй маш хүнд ачаад ингээд тий нуруунд дээр тэгээ яваад байгаа болохоор ингээд угаасаа доошилж эхэлнэ тий тэгээ ингээд одоо мөрн одоо тий тэгшгэн байж чадахгүй дандаа бүтэж эхэлж байгаа гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр яг маш олон хүмүүсүүд нөгөө нэг нурууны асуудалтай болчихсон байдаг тий бүхтэр нуруутай байгаад байдаг тий энийг болохоор ганцхан суугаа ажилтай л холбоод байдаг. Тэгтэл нөгөө одоо орчин хүн төрлөختний маань ухамсарын түвшин маш доогуур байдаг. Бүхэл зүйлүүдийг зөвхөн материалын түвшинд л одоо маш юм хатуу түвшинд л олж хардаг болохоос биш энэ энергийн өндөр түвшинд юмнуудыг олж харах мэдлэг ухамсар нь байдаггүй болохоор бүгдийг юм хар ухаанаар л ойлгодог байгаад байгаа. Бүх зүйлүүдийг энэ дандаа материалыг энэ тий бодит юм уу яг энэ баталгаа нь хаана байна гэдэг зүйлийг хайдаг тийм ээ. Баталгаа нүдэнд нь үзүүлж харуулж бариулж батлуулж харуулахгүй л бол байхгүй гэж тийм ээ. Ийм тийм сүсэггүй болчихсон байгаа байхгүй юу тий. Тэгэхээр хүмүүсүүдийн олон хүмүүсүүдийн тий нурууны асуудалтай байгаа бүхтэр нуруутай яваад байгаа чинь бол бас л энэ энерги сөрөг бисүүд ороод суучихсан байгаатай л холбоотой байгаа байхгүй юу. Над дээр ирж байгаа үйлчлүүлэгчдийн бас их хэн сесэнд ороод салхинуудаасаа салсны дараа би энэ маш их гой хөнгөрлөө гэдэг. Тэгээ тэрийг үнийгээ дагаад одоо тий энэ хүзүүний чилээ энэ мөрний хуян муян инэтэр гэдэг нь арилаад эхэлдэг байгаа. Үнийгээ дагаад би энэ хөнгөн болоод
ирж байгаа юм чинь нуруугаа хүртэл ингээд тэгшлээд ирж байгаа тохиолдлууд бас зөндөө тохиолддог байгаад байгаа. За тийм болохоор одоо энэ нурууны асуудал бүх төр байдал бол ганцхан одоо суугаа ажилтай, стресстэй холбоотой биш ээ. Мэдээж эдгээр зүйлүүд бол нөлөөлж байгаа нь ойлгомжтой. Тэгээ ганц энэ зүйлүүд биш. Энергийн бие дээр чинь сөрөг биесүүд байгаа болоод хөндрүүлээд таны нурууны асуудалтай болгож ийн, нурууг чинь бүх төр болгож байгаа гэдгийг бас ойлгох цаг ирсэн. За тэгээд бичлэгийг маань энэ үртэл үзсэн та нартай бас surprise байгаа гэж би хэлсэн. Тэр surprise маань юу вэ гэхлээр миний хийж явуулдаг бүх төрлийн сессионууд маань 2026 оны 1 сарын 11 хүртэл 10% хямдралтай буюу 550-аас 495 мянган төгрөг болон хувирсан байгаа. Тийм болохоор та нарт маань одоо эх оноо ямар ч одоо өөрт нь үүсгээд байгаа хаалтуу сөрөг биесүүдээс салж ангижирч өөрийгөө ангаагаад энерги тэр хэмжээгээр нь өндөр түвшинд аваачаад өөртөө дандаа эерэг зүйлүүдийг өндөр хэмжээсэн юмнуудыг татахыг хүсэж байгаа бол бид нар тэдгээр зүйлүүдээс салж байж энерги өндөр түвшинд аваачиж байж амьдралаа өөрчилдөг байгаа шүү. Тэгээ би маш олон төрлийн сессионуудыг хийдэг. Энэ талаарх мэдээллүүд маань бүгдээрээ одоо энэ бичлэгийн доорх ерөнхий мэдээллийн дотор нь одоо энэ бүх мэдээлэлд орчихсон байгаа болохоор та нар маань бас дэлгэрүүлж олж уншиж болно шүү. Жишээ нь хэд ямар төрлийн сессионуудыг би хийдэг вэ гэхлээр одоо цэвэрлэгээ, оншилгоо, ангаал, за тэгээд сөрөг биесүүд сүнснүүдийг явуулж өгдөг, За тэгээд бас хамгаалтын энергиудыг суулгаж өгдөг, За тэгээд эд баялагын энергийг дуудах ч юм уу, ирээдүг харах ч юм уу, За өөрт нь яг тохирсон хүний одоо амьдралын ханыг дуудах ч юм уу, За тэгээд одоо абортонд орсон эмэгтэйчүүдийн одоо тэр хүүхдүүдийн сүнснүүдийг цааш нь явуулж өгөх ч юм уу, Гэт нэгд хүрдэн дээр төвлөрсөн цэвэрлэгээ хийж өгөх гээд янз бүрийн төрлийн олон төрлийн бизнесянуудыг хийж өгдөг байгаа. Тэгээд энэ талаарх дэлгэрэнгүй мэдээлэлүүд та нар маань бас уншиж болно шүү. Тэгээд та нар маань сессионд орохыг хүсэх юм бол бас доор орсон мэдээллийн дагуу холбоо бариад цагуудаа аваад эхлэрээ. Тэгээд бичлэгийг маань энэ хүртэл үзсэн та нартаа маш их баярлалаа. Энэ гайхалтай газараасаа та нартаа хайрын гэрлийн энергийг явуулж байна. Тэгээ удахгүй дараагийнхаа бичлэгээр уулзъя. Баяр таа.